Монгол улсын эдийн засаг 2025 онд 6.6%, 2026 онд 5.9% өснө гэсэн төсөөлөл гаргасан байна. That follows last year's growth as we know of 4.9%. Өнгөрсөн онд Монголын эдийн засаг 4.9%, 2023 онд 7.4%-аар өснө гэж тооцоолж байсан. If you look at last year, we know that there was significant impact from the ZUD, which really Өнгөрсөн оныг эргэн харуул зуудын нөхцөл байдлаас үүдэн ихээхэн хохирол амссан. So when we say this year's 6%, 6.6%, it's actually Зууд тохиогоогүй бол өсөлт 8%-тай гарахаар байлаа. lower than the past 2 years. So the main driver Тэгэхээр энэ оны 6.6%-ийн өсөлт нь сүүлийн 2 жилийн төсөөлөлтөд ойролцоо боловч ялимгүй бага дүн болж байгаа. and in particularly from the Oyu Tolgoi underground mine Эдийн засгийн өсөлтөд уул уурхайн салбараа томоохот түлхэц болно гэж бид үзсэн. production last year, towards the end of last year, and this year they're projecting Ялангуяа өнгөрсөн оны эцсээр гүний уурхайн үйл ажиллагаагаа эхлүүлсэн оюу толгоон уурхай голж дарна. and I think to almost double production by 2027. So we see Энэ онд тус уурхай гарцаа эрчимтэйгээр нэмэгдүүлж, миний санахын 2027 гэхэд 2 дахин өсөх тооцоо гаргаад байгаа. they're going to ramp up. So there is a bit of unknown of the speed to which they'll ramp up. Энэ утгаараа энэ онд болон эх онд их зүйл хүлээгдэж байна. $1 billion investment, and now they're in the production phase. So it's what everyone. Үйлдвэрлэлээ ямар хурдаар нэмэгдүүлэх олон төсөөллүүд байсан. Meanwhile, the copper market continues to look quite. Чухам яг ямар хэмжээгээр нэмэгдүүлэх нь одоогоор тодорхой биш байна. This also has implications for the rest of the economy. Уурхайн хөрөнгө оруулалт олон тэрбум $. Хэмжигдэнэ. The largest contributor to growth next year will still be the services sector, because services Үйлдвэрлэл бол эхэлчихсэн. contributes about. Хүн бүрийн хүсэж байсан зүйл эхэлчихэд байгаа гэж хэлэхэд болно. So you're talking about transportation. Нөгөө талд зэсийн зах зээл харьцангуй өөдрөг харагдаж байгаа. trade, benefiting. Энэ нь эдийн засагт эерэг нөлөөгөө үзүүлж байгаа нь дамжиггүй. Ирэх жилийн өсөлтөд голжин дарах зүйл бол мэдээж хэрэг үйлчилгээний салбар. And we saw government, we saw revenues Үйлчилгээний салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 45% бүрдүүлж байна. higher, and Үйлчилгээнд багтах тээвэр, худалдаа гэд бүгд сайн үзүүлэлттэй байхаар байгаа. that's the knock-on effect from the Өнгөрсөн онд уул уурхайн салбарч сайн өсөлттэй байлаа. economy. So that also. Үүнээс гадна төсвийн орлого 30 орчим хувиар өндөр байлаа. Зардалч өндөр байсан. You see that if this export ramp up, Уул уурхайн салбараас олсон орлого өндөр байснаар эдийн засгийг бүхэлдэн дэмжсэн. Мөн үүнд түүхийн эдийн үн өндөр нөлөөтэй. revenues, and Экспортын орлого нэмэгдвэл мэдээж хэрэг дагаад төсвийн орлого нэмэгдэн шүү дээ. higher pensions, higher salaries, and that also Өнгөрсөн онд уул уурхайн салбарын орлого өндөр байсантай холбоотойгоор тэтгэвэр тэтгэмж, цалин хөлсний хэмжээ өссөн. Эрэлтийг ч нэмэгдүүлсэн. foreign exchange from those Үүнээс гадна экспорт сайн байсантай холбоотойгоор валютын урсгалыг нэмэгдүүлж импортыг дэмжсэн. greater imports to come in, Ингэснээр бөөний худалдаа, жижиглэн худалдаанд дэмжлэг болж чадсан. etc. So to some extent we see that continuing, but of course there are Үргэлжлэн өсөх хүлээлттэй байгаа ч эрсдлүүд байсан хэвээр байна. on the coal. Ялангуяа нүүрсний үн. Yeah, so what are the biggest risks that Тэгвэл Монгол улсын өмнө тулгамдж байгаа гол сорилтыг юу гэж харж байна вэ? mitigated and what scenarios? Асуудлыг хэрхэн шийдэх боломжтой вэ? Эрсдлүүдийг юу өдөөх болов? So one of the core risks, of course, is around the current trade. Бид бүгд найрамдах Хятад ард улсын эдийн засгийг 2025 онд 4.7%-аар, 2026 онд 4.3%-аар өснө гэж төсөөлсөн. On People's Republic of China. Our growth forecast for Энэ бол 4-р сарын 2-наас өмнө хийсэн тооцоолол. 4.7% for 2020. Харин сүүлийн үеийн тарифын мэдээлэлтэй холбоотойгоор бид эдийн засгийн өсөлт нь цааш дагших магадaltaй гэж үзэж байна. 8% in 2026. And actually that was Монгол улсын хоёр том худалдааны түншинийг болох Хятад улсын эдийн засгийн өсөлт удааширснаар Монголд тодорхой хэмжээнд нөлөө үзүүлэх нь гарцаагүй. we're actually expecting that to further contract. Нөгөөтэйгүр Монголын эдийн засаг зэсбол нүүрснээс ихээхэн хамааралтай байдгийг бүгдээрээ мэднэ. Which is Mongolia's one of Mongolia's two largest trading partners. Харин нүүрс нь Хятадын гангийн салбартай нэгт холбоотой. To some extent. On the other hand, we know that
Mongolia's economy significantly. Хятадын гангийн үйлдвэрлэл өнгөрсөн онд ойролцоогоор 1.5%-аар буурсан үзүүлэлттэй гарсан ч Монголын нүүрсний экспорт буураагүй, харин ч өсөлттэй гарсан. Tied to the steel sector. Тэгэхээр энэ онд Хятадын гангийн салбар тодорхой хэмжээнд магадгүй удаашрах болов. Last year total steel Мөн тус улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээл сорилттой байгаа нь гол эрсдлүүдийн нэг болж байна. we didn't see a fall in Mongolian's coal exports. We actually saw an increase. Гэхдээ нөгөө талаас Хятад улс гангийн экспортод хэлж, гангийн үйлдвэрүүдийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлж байна. Slowdown in the Chinese Мөн үүний хувьд өрсөлдөх чадвартай Монгол болон бусад улсаас нүүрс импортлсоор байна. with the property market. That's one of the key Нэмээд хэлэхэд нүүрсийг илүү хурдан, үр ашигтай тээвэрлэх дэд бүтцийг сайжруулах чиглэлд ихээхэн хүчин чармайлт гаргаж байгааг мэднэ. steel exports. And you know it Тэгэхээр их сонирхолтой динамик ажиглагдсан л да. producing and that also Тэгэхээр Монголын хувьд нүүрсний эрсдэл талдаа эрсдлийг анхаарч байх ёстой. coal from Бас нэг эрсдэл байгаа нь түүхийдүүдийн үнийн хөдөлгөөн. price competitiveness. And in addition to that we also know that there've been Тухайлбал өнгөрсөн 7 хоногт эрчим хүч болон зэлсийн үн буурсныг бид харсан шүү дээ. coal out. So there's Тэгэхээр эрчим хүчний үн олон улсын зах зээлд буурна гэж үзвэл ер нь үн нь буурах боломжтой харагдаж байгаа л да. one risk would be around the demand for the coal. I think another risk would Учир нь олон улсын эдийн засгийн өсөлт баг зэрэг удаашрах зэрэг тодорхой өөрчлөлтүүд ажиглагдахаар байна. you know the last week we saw the energy prices Эрчим хүчний үн буурснаар нүүрсний үнэд нөлөөлж болно. prices fall. So if energy prices fall, Тиймээс энэ бүхэн эргээд Монголд тодорхой нөлөө үзүүлнэ гэсэн үг. you know the economy gets global economy gets Нөгөөтэйгүүрээ зэлсийн үнийн хөдөлгөөн өндөр түвшинд хэвээр хадгалагдаж so байна. that could also coal could be correlated to the energy Мөн олон улсын хэмжээнд нийлүүлэлтийн хомсдол байсаар байна. Mongolia. Тэгэхээр Монголд үүсэх гол эрсдлүүдийг ингэж харж байна. It's